Эй, за сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. Блогер бэлгүүн байна. За, хобби түүнэг гараж влогийн маань шинэхэн дугаар та бүхэндээ хүргэж байна. За, тун удахгүй болох Чингис хаан интернэшнл дэвш баатал тэмцээн 5 сарын 8-наас 10-ны хооронд Монгол 63 рейсвей дээр болох ч байгаа. За, миний энэхүү хобби түүнэг гараж влог маань цувралаар та бүхэндээ хүргэх болно. За, ямар цувралаар хүргэх вэ гэхээр маш олон клубүүд байгаа. За, энэ клубүүдийн гаражуудаар би явах болно. Ямар техник одоо энэ жилийн цуврал тэмцээнүүдэд бэлтгэж байгаа вэ гэдгийг үзэгч та бүхэндээ бас гаражуудаар явж танилцуулах болно. За би яг одоо Power Team гараж дээр хүлцэн ирсэн байна. Тэгээд Power Team гараж дээр энэ жил яг аль машин тэмцээн уралдаанд орохын хин гэдэг тамирчид бас тэмцээн уралдаанд орж байгаа үе гэдгийг Power Team-ийнхаа бас тамирчид болон за энэ гаражт ажилладаг инженерүүд, механикуудтай хэдүүлээ хамт уулзах болно. За манайха хэдүүлээ Power Team Garage-ийн бас үүсгэн байгуулагч за хүрлээтэйгээ бас уулзъя. За хүрлээ маань ерөнхийдөө тун удахгүй бас миний хобби түүнэг влогт шинэхэн бас дрифт караараа ерөнхийдөө оролцсон. За удахгүй машинаас Монгол улсад ирнэ. За өөрийнх нь бас тэмцээн уралдаанд оролцдог S14-аас харах энэ гаражтууд байхгүй юм байна те. За Power Team Garage найз ерөн хэдэн онд үүсгэн байгуулагдав? За манай Power Team Garage маань 2023 оны 3 сард үүсгэн байгуулагдсан. Одоо ингээд 3 дахь жилийнхэн өөрийг үзэж байна. За тэгээд Power Team Garage-ийн нэрэн доор одоо нийтдээ 5 тамирчин, нэг 5 6 механик, хэдэн дүүнэртэй нэг 10 гаруй хүний бүрэлдэхүүн хүнтэй одоогийн байдлаар тэмцээн уралдаанд орох гээд Чингис хаан капд орох гээд машин дэргээ бэлдээж байна да. За тэгэхээр ерөнхийдөө тамирчдын хувьд бол хаврын уйлрал бол маш том хүлээлт өгдөн шүү дээ тий. Ялангуяа одоо утааны үнэр үнэртэх гэдэг утаа гэдэг чинь бол ерөнхийдөө биднээс ч одоо бараг арц үчи юм аашин тий. Тэгэхээр энэ жилийн хувьд ерөнхийдөө ямар хөө прожектээр тэмцээн уралдаанд орохоор бэлтгэж байна. За энэ жилд бол манай гаражаас ерөнхийдөө 5 тамирчин гэхээр 5 машин орно. Тэгээд би бол өөрөө Drift Master Club-ээс орно. За тэгээд Японоос Мөнхөл дүү маань 100. Тэгээд Үцүми, Акинори Үцүми дивааны шилдэг тамирчин Акинори Үцүми маань ирнэ. За тэгээд Батцул маань орно, Бэлэг сайхан маань орно. За энэ 5 тамирчин бол Power Team Garage-аас орж байгаа. Ерөнхийдөө Батцулын машин, одоо энэ Бэлгийн машин бүгд 2 GZ. Манай нөгөө 100 Мөнхөлд 2 бол STS орно. Монголын машин бол бэлэн болсон, энэ улаан 104 номертэй байж. За тиймэрхүү л прожекттай байна да бидэд одоо. 26-ны хувьд тэгэхээр ерөнхийдөө хүрлэгийн хувьд болохоор MDS-ийн тамирчнаар орж ирж байгаа тийм. За би 2026 онд одоо MDS-ийн тамирчин шинээр одоо Рук үйлрэл эхэлж байна. За тэгээд мундаг том аваргууттай өрсөлдөн. Тэгэл хичээндээ. Одоо энэ 8-нд маргааш өглөө Япон явах чинь. За. Япон яваад тэгээд эндээс нэг шинэхэн прожекттай авчрах гал одоо. Ноос төшөл ямар марк юм шээ? 15. S15. Silver 15 тий. Өмнө нь бол 14-өр тэрвэлжсэн тийм. Тий, ер нь Isart-тай 14-өр ерөнхийдөө мотор арав залахгүй өөрийнхөө нь үзье гэсэн бодолтой байж тэгээд үзээ. Одоо MDS рүү мэрэгжлийн англи руу шинэ дэвшиж орж байгаа болохоор ерөнхийдөө одоо шинэ прожектээс эхлэе гэсэн бодолтой байна да. За тэгэхээр тун удахгүй бас хобби түүнэг влогоор хүрлээ маань бас шинэ S15 ирэхээр битэрийн бас нэг анх тамирчны гараанаас нь ахуулаад за өнөөдрийг хөтөл ямар машин тэмцээнд оролцож ирсэн. За тэгээд дээрэс нь шинээр ирсэн машиныг бас та бүхэнд танилцуулах болно. За одоо ерөнхийдөө энэ гараж доторгоо хэдүүлээ машинуудыг танилцуулна. Гаражийн хувьд гэхээр ерөнхийдөө энд яг тамирчдын машиныг ерөн бэлдээд одоо сервис за тюнинг хийгээ тиймэрхүү үйл ажиллагаа явуулж байна. Гаднаас зөвл захиалга авч машин дэрэг бүтээх үү? Ерөнхийдөө одоо манайхан тамирчдын машинуудыг хийж байгаа. Тамирчид маань өөрсдөө бас машин дэргээ бэлдэнэ. Одоо яг СС эхлэж байгаатай холбогдуулаад ерөнхийдөө ачаал аягүй ихтэй байгаа болохоор бид нэг актер гаднаас машин дэрэг гэхгүй ер нь дотоодынхаа хүмүүсийн машин дэргийг тамирчдын машин дэргийг бэлдэж байна да. Одоогийн байдлаар л тий. За Чингис хаанда хэрэг ач холбогдол хийж байна. Чингис хаан кап бол одоо Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны 20 жилийн одоо дрифт үүсэж байсан тий. 20 жилийн тохиолдуулж 20 жилийн тохиолдолд асар том тэмцээн болгож байгаа. Тийм болохоор ерөнхийдөө одоо олон улсын тэмцээн шүү дээ тийм ээ. Тийм болохоор одоо асар их өндөр хүлээлттэй байна. Тэгээд одоо 26 оны хамгийн анхны сизон эхэлж байна. Одоо тэгэл бүх юм л одоо дайшилж байна да одоо хөсөн хүлээж байна. Маш удаан хөсөн хүлээж авал одоо тэмцээний нэг байна да. Энд болохоор ойлоо хамт явъя. Хүрлээгийн GTR
35-д. Тэгээ энэ ингээд 235 байгаа. Энэ бол GZX 100 Chaser байна. Тэгээ манай Японд үүдэг Мөнхболдын машин байна. Аха. За тэгээд нөгөө манай Мөнхболд бас оруулж ирсэн шүү дээ энэ Start-тай 500 HP За. машиныг оруулж ирсэн. Энэ маань байна. За. За тэгээд одоо ингээл зарим нэг дүүнэрийн машин ингээд хийгдэж да ингээд бэлгийн машинд байна. За бэлгээ одоо тун утга ороод ирнэ тий. Тэгэхээр бэлгээгийн ороод энэ жилийн шинэ гарч ирж байгаа прожектыг бас хэдүүлээ. Тэгээ би бас танилцаж үзүүлээ. би бас хараагүй одоо л ирж байна. Хажуунаас гой сонсохгүй тий. Тэгээ Цаа чи бас юм байгаа. цаадгаж очин юу лээ? За чи юу гэдэг инүү санал гэдэг шүү дээ. Юу гэдэг тэр нь. Мөнхболдоос бас. Ориглоно юу гэдэг вэ? Хочин юу гэдэг вэ? Монголчууд яг сапак мапак гэдэг. За окей. За эдний гараж тас нэг юм хараа. Зив мэн дээр тэгсэн мэтлэр энэ обод мободлаа хөөхөө ободтой тий. Бариул байхгүй. Энэ ерөөсөө агуулх болсон юм шүү тий. Дотор нь дүүртэл машины баах юмнууд хичгээсэн. Мотор цотор гэж байгаа юм дотор байхгүй юу? Бага юм уу? Энэ SX 180 200 юу? Зүвтэлтэй өрүүлт юм тий. Энэ хизээ машин болж гарч ирэх бол. Энэ бас хуучны энэ дээр байсан мэт дээ. SX 200 гэдэг. За тэгэнгүүт энэ хаваараа ингээд юутай байна. Өөрөөсөө амраад хоолундаа идэх юутай. За энэгээр багжнуудтай. За энэ нөгөө нэг түрүү жил STS авраг болдог. Наран даваа гэд залуу байд штэ нэг симулятортай. Epic Sim гэд симулятор сүртэй залуу түрүү жил тэмцээн оролдоонд ороод төрүүлсэн. Тэгээ ерөөсөө яг ингээд яг энэ машинаар шарвж явахтай тийм өөрийгөө тийм виртуал дрифт хийж ийн л гэж бодоод дрифтлсээр байгаа л төрүүлсэн тамирчин. GZX 90 марк тийм ч юу Crystal Chaser лөө энэ машинаар ирэхдээ төрүүлсэн. Ан чин бас хөөх үзэтэй машин тийм. Энэ машины эзэн нь одоо нэг юмдаа явсан юм байна. Одоо ирж байгаа юм байна. Тэгээ эренгүүт нь цаадахнаас ч нэлээд их юм асууж байцаа гэж бодож байгаа. Тэгээ шинэ прожект 2026 онд гарч ирж байгаа шинэ прожектуудын яалчгүй нэг машин тэгээд өөрөө ерөөхдөө бүх юмаа өөрөө хийдэж штэ тэ бэлгээч. Бүх юмаа өөрөө хийдэг тийм мундаг залуу байгаа. Тэгэхээр бэлгээгээ энэ шинэ жидий 86 25 оны ч үед бэлгээч ерөөхдөө биеийн байдлаас болоод тэнцэн уралдаандаас ороог байхаа тэ. Тэгэхээр энэ 20 биш 25-нд одоо 26 онд бол жидий 86-ад юу их дуртай нөхөр юм байна тэ бэлгээ. 4 дахь жилдээ ерөөхдөө цаа чи бас нисванс өндөртэй гарч штэ. Одоо тэгээ энийг гаргаж ирээл зүгээр үзэгчдийн урд тас гэл төрүүлэхээрээ гутлаа тайлж гутландаа шампанс гэж ууж мууга өвчтөй гар те. Жохон мэдрэл муутай юм. Би яг тэгтээ бэлгийг бол бас яг нэг тийм час ирүүл гар гэдэгт бол нэг хитгэдэггүй штэ. Яг час ирүүл гар биш хаа те. Чи юу гэж боддээ? Биш ээ, ирүүл биш ээ. За одоо ориглон дүүчин жам тэгсэн шүү ирүүл биш ээ л гэж. Тэгээ энэ хараа ингээд сандал суудал юу гэдэм бүхэл юмыг ингээд шинээр хийж л байгаа юм байна л да. Тэгээ одоо энэ тэмцээнээс өмнө ерөөхдөө энэ машин гарахад бэлэн болж л байгаа юм байна. За энэ арын хэсэг бас сүртэйсэн. Гэхдээ одоо энэ хэнийг бэлгээг ирэнгүүт нь өөрийг нь байцааж асуувал цаа чин их гой гой юм ярих хаа. Техник сэтгэлгээ өндөртэй ерөөхдөө мундагч тамирчин мундагч одоо инженер механик одоо юу гэдэг юм те. Жак шанах нь. За. Honor шанах нь, бэлэг шанах нь. Бэлэг шанах. Өөр өөртөө бүр тийм 86 байнгын 86. Тэр ч бас 86 бэлдэж байгаа шүү дээ. Жак шанах нь. Жак шанах нь. Бэлэг шанах. Яа. Бэлэг шанахны төвлөлд 86 гарч ирж байгаа юм байна да. За энэ нөгөө нэг манайхаа Япон улсад би чи хэдэн онд очлоо? 2 жилийн өмнө 3 жилийн өмнө Мөнхболд бит хоёр нөгөө уулын замаар явж идэг байхгүй юу? Мацуурыгаар. Тэгээ би яг энэ карказыг бист амар мөрөгжсэн. Мөнхболдын нөгөө нэг ирмэн салангуудаа өрүүл нь амар хатуу болоод тэнгүүтээ шууд юу руу очиод юм оолцсон юм яг юм руу очиж мөрөхөд би нэг энэ багнаг амар мөрөгжсэн байхгүй. Тэгээ энэ машинаа Монгол руу явуулах гэж байгаа хаа. Монголд очиод энэ машинаараа тэмцээн уралдаанд оролцсон. Нэг бол бас арилжин нэг аль тэгжлээсэн. Тэгээд одоо бас юун дээр ирээд 5 сарын 8-аас 10-ны хооронд болох Чингис хаан International Drift Battle-та энэхүү машинаар оролцохоор бас тун удахгүй ирэх гэж байгаа өөрөө.
Бас гоё юм те. Ингэж байгаа л. Одоо энэ гэхдээ аккумулятор байхгүй л үүд те. За тэгээд дүүгөө ирэхээр энэ машинд сууж байгаа бас нэг гоё бичлэг хийнэ. Тэгээд сониноос гэх юм бол бас тун утгагүй би бас Япон орн руу яваад гэхдээ энэ тэмцээнээс өмнө амжаад яваад ирэх гээд байгаа. Тэгэх юм бол бас формула дрифтийг бас блогероо та бүхэндээ бас үзүүлэе гэж бас бодож байгаа шүү. Энд гэхдээ ямар амар жижиг юм бэ? Энэ суудлын нааш чааш болд юм уу? Болох юм биш үү? За тийм байна. Тэгээд за манайха Power Team Garage-ийн тамирчин бэлэг сайхантайгаа хэдүүлээ уулзцгаая. За энэ жилийн хувьд болохоор бэлэг сайхан маань 2 GZ GT86. За өмнө нь бас яг энэ өнгө төрхөөр ерөөхдөө ийм тэмцээн уралдаанд оролцож исэн юм шидтэй байсан шүү дээ, тий. За энэ бол мэдээж цоо шин машин байгаа, тий. Бүхний нь одоо яг өөрөө гардаад. За би түрүүн бас яг бэлгийг байхад хэлжсэн. Инженерээр нь механикаар нь за одоо ингээд ерөөхдөө ингээд тамирчнаар нь гэдэг юм аашаа. Одоо бүх зүйл яг өөрөө ингээд гардан бий хийж байгаа. Ийм задлуугаа ер нь бол би бэлгийг бол амар үнэлдэг хөдөлмөрч залуу гэж боддог. Яг энэ авто спорт дундаа яг юм тамирчин хүн яг ингээд өөрөөх машины бүтээн гэдэг бол бас маш мундаг гэж боддог байхгүй. За бэлгээгээр ойрын сонин сайхан юу вэ? Шинэ машин хийгээд үлжингөө загваа юу? Тийм тэгэл одоо жоохон дулаарангот бүр илүү одоо хурдан орж ийн тэгээд 5 сарын 8-нд Чингис хаан дрифт болно те. Тэрэндээ машина бэлдээд ер нь бол хичээж л байна. Тэгээд арай дуусаагүй байна. Ер нь нилээ их юм шинжилж хийсэн. Бид нар урагшаа уугаан руу явж тэмцээн үзлээ те. Тэгээ Японы тэмцээнийг үзлээ. Монголдо хүчтэй, хурдтай, гоё өнгө үзэмжтэй машин хийх гээл хичээж. Чиний хувьд болохоор бэлгээ ер нь хаанаас яг энэ одоо ингээд машин бүтээх энэ санаа идеянуудыг ер нь хаанаас авдээ? Тэгэл одоо сая тэгэл тэмцээн уралдаан гадаад дотоод явж үзээл те. Тэгэл гадны тамирчдын машин тэрэг ер нь левел нь хэр зэрэгт хэр төвшөнд байна. Бид нар хэр хоцрогдолтой байна гэдгийг очиж нүдээр хараад өөрөө ч барьж үзсэн шүү дээ тэр 1000 HP-ийн машиныг. Тэгээ бид нар ядаж 1000 хүрэхгүй маа гэхэд ядаж тэрний дэртэй адилхан өнгө төрхтэй гоё тийм он залуу машин бэлдээ л гэсэн зорилготой бэлдэж байгаа. Одоо хийж байгаа машин чинь ерөнхийдөө чиний төсөөллөөр за ийм хийсэн машин зүгээр одоо ингээд юугаар бодохоор за нэг тэдний HP авцаа баагаах гэдэг ч юм уу тиймэрхүү тооцоол ер нь чанд байгаа. Нэг 550 л баг. 550 зарим бол гарах уу те. Ер нь бүх сороп тэгээд ер нь мотор дотроо ер нь тэр хавцааны юм хийсэн. Бүх сороп мотор гэснээс энэ капотын нэг сүх харж ил да төхөө. За цоо шин машины одоо ингээд за мотор бол ерөнхийдөө өмнөх одоо яг тэмцээн уралдаанд орж ирсэн 86 дээр чинь байсан машин те. Мотор. Тэгээд энийг сая задлаад маслын ноцоос суглааж те. Тэгээд дрифтэнд хэрэг болохоор бүгдийг шинжилж хийсэн. Тэгээд хөргөлтийн системийг маш сайн шийдэж өгсөн. Тэгээд аккусамп юунуудаа яг зориултаар нь гадны машинууд яг яаж холбодгийг яг тэрэн шиг нь холбосон. Тэгээд ер нь бол нөгөө нэг гидрийн аппарат жанаа медусыг аваа хийсэн байгаа. Тэгээд зөвхөн одоо дахиргуул жанаам хоёр харьцсан. Үрүүлийн аппаратыг бол цахилгаанаар шийдсэн. Чинийх энэ хойдолтой нөгөө нэг аржитер тавьсан юмсан шүү дээ. Тэгээ аржитер дээр бас нэг турботтой байлаа шүү дээ. Тэр чин турбо ш. Энэ юу нэ одоо энэ нөгөө помп нь. Тий. Одоо энэ юуг нь усаа сэлэх. Тийм. Түрүү өрлөө битээр ярьж хагаад сүүлийн дрифт машинууд хойно турботтой болсон гэдэг. Нууцаар хойно нэг тавьчаад үзээ тагаа одоо тийч шүү дээ. За ер нь бол одоо за өмнөх бол хобби түүнинг дээр бол илүү дэлгэрэнгүй танилцуулсан. Гэхдээ ер нь бол одоо яг энэ контент өмнөх байсан энэ моторнд байсан болохоос бус юмнуудын хүчтэй хийсэн тийм. Гэхдээ Мартин одоо 45-тай баас тэгэл G3900 тэгээд Martopin одоо B-band manifold гэл ер нь солиог юм баг бүгдийн ер нь солисон. За юу вэ л да. Хойтлын нөгөө нэг юм ин харъя төхөө. Энэ талаар явах уу? За энэ хэсгийг бол ерөөхдөө өөрөө одоо түрүүний хөрлөө битрийн тоглоод идэх чинь байхгүй. Хойтлын нөгөө нэг турбо гэдэг нь энэ байхгүй. Тэгээ ер нь бол одоо дрифт машин чи бүхсөөрөө нөгөө краштэн те. Одоо контакт авах нь их муугар хариул. Тэгээд аржаатра ер нь бол хойд дугуй одоо харж байгаа юм бол ингээ хойд дугуйдаа тэнцүү байгаа аржаатар. Хойдлын дугууны яг энцгтэй. За тэнцүү. Тэгэхээр хойдлоор ер нь юм өргөлөө гэж бодоход дугуунаас хойшоо мөрөх юм бол асуудалгүй. Дугуй ер нь бол урагшаал байгаа. Тэгээ бензиний системийг дээр гаргаж ирсэн. Ягаад ингэсэн бэ гэхээр одоо ер нь бензин одоо бидний бензин жаа хурдан халцдаг шүү дээ тий. Одоо юунд тэгэнгүүт халуун бензин нөгөө нэг хөрөгдөг юу байхгүй болохоор одоо аржаатрын урд би юугаа гаргаж өгсөн бензинийхаа банкыг
Тэгээд одоо энд нь ийм бас юм хийг арай дуусаагүй л энэ. Яг бүтэн дуусгаар нь гоё үзэгчтэй гоё. Чингис хаанд бол бүгд амжид гараад ирнэ те. Асуудаг амжаа гардаг. Би бэлгийн тэр яг эгог нь бол амар гоё боддیں۔ Яг гэвэл тэр нөө тамирчин үний өөрийнхөө одоо нисванс гэж байгаа шүү дээ те. Сэтгэл хөөрөл нисванс тэгэнгүүт эн чинь манай эн чинь хөөе төрүүлэнгүүтээ өөрийнх нь нөгөө нэг юу гэдэг лээ одоо пүүзл гэх үү шпик гэх үү Юу гэж юм дөө шахаач гэж болно. тэр мэрэндээ ингээ шампансгаа ээж ууж байрна бас нисванс өндөртэй. Ер нь тэгэл тамирчин хүн чинь үзэгч дэмжигч байхгүй бол одоо сонирхолгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо амар хүлээдэг үзэгч тэгээд дэмжигч нартай шинэ машина гоё гаргаад ямарсан Чингис хаан дээр ирсэн. Одоо блог гэж үзээд гоё сэтгэл битсэн нэг хүнийг суулгая заа. За сонссноо манайха гоё сэтгэл битсэн нэг хүнийг манай бэлгээ машиндаа суулгая гэж шүү. Тэгээд эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн амгүй. Чи гэхдээ ер нь эмэгтэй хүн жоохон суулгах дуртай гэдэг. тийш би аим дуртай. Чи нэг хоёулаа нэг Японд юу ядсан штэ нэг Вьетнам. Чи тэргүүрээ нэг ганц өвчиж. Тэр одоо одоохондоо яг явах цаг хилээ мартцсан байх тийм бүр хилээ март. Тэр хилээ мартсан. Сайхан нэг параматлагдаа. Тэгээд тэр хил маань орж ирэхгүй одоо. За тэгэхээр 86 гэдэг энэ хүү гайхалтай төмрүүлэг те. Эн чинь ерөнхийдөө Жак Шанахан, Конор Шанахан, Билиг Шанахан гэсэн одоо гурван хүн байна те. Окей. Яг хэлж шээ таач юм. Билиг Шанахан ерөнхийдөө одоос тун утгагүй өөрийнх нь GR86-г, GT86-г гаргаж ирэх нэ. Тэгээд яагаад нэнгүү танилцуулахгүй байна вэ гэхээр энэ машиныг яг бүтэн бий болоод эхний тэмцээнд орсных нь дараа нь энэ машиныг бүгднгийн одоо яг нэнгүү хобби төнөг влогоор тусдаа одоо бүх юм детальчж яриулаад хүрэг идэхгүй байлаа. Өнөөдрийн влог ерөнхийдөө гаражтаар ямар тамирчдын одоо яг танаа power team-ийн ямар машинууд бэлтгэж байгаа гэдгийг харж байгаа учраас хоёулаа мэдээж яг энэ машиныг яриад байх юм бол маш их цаг хугацаа орно. Тийм учраас энэ влогоо яг хобби түнэнгээр оруулъя. Чи хүсэж байна уу? Хүсэж байна. Гоё шүү дээ. За тэгвэл хэдүүлээ яг хобби түнэн влогийн маань бас хэд их дугаар байна те. Нэг дугаараар нь. Гэхдээ яг одоо энэ тэмцээний дараа энэ машиныг хэдүүлээ оруулаад яг одоо ингээд бүр ингээд ширхэг болтноос нахуулаад бэлгээ өөрөө хийж бүтээсэн учраас хаана юу байгаа маш сайн мэдж байгаа. Одоо энэ машиныг 80% тавьж гэнэ үү? Миний бодлоор 80 явцаа 80 90% тавьж гэн те. Одоо энэ өмнөд нь бүгд бэлэн болсон. Одоо шил юунуудаа угсраал одоо нэг одоо хэрэглээний цахилгаан гэж байгаа шүү дээ. Моторын чийж утас цахилгаанаа бол хийцэн. Тэгээ одоо юуны хэрэглээнийхээ утаснуудыг татчих юм бол тэгэл ер нь асч чинь. Тэгээд эх 7 хоногийн нэг тэмэгтгэхээс тест нь гарах. За тэгээ гой тестлэхээр гой стори рил литер хийрээ заяа. Тэгнэ. За тэгээд ямар тач бас Power Team Garage-ийнхаа нийт баг хамт олон залуучуудаас ирж уулзлаа. За ямар одоо ерөнхийдөө би ингэж байгаа хамгийн анхны гараж нь танах болчихж байгаа. За тэгэнгүүт мэдээч бас тэмцээн уралдаандаа бэлдэж байгаа маш олон гаражууд тамирчид байгаа шүү дээ. Бүгднгийнхээ хооронд ерөнхийдөө санаандгүй байдлаар орно. Нөхцөл байдал дээр нь шууд влогийг та бүхэндээ хүргэж танилцуулах болно. Одоо эхний дугаар Power Team Garage байлаа. Тэгээд бэлэг сайхан хүрлээ. За од гээл одоо манай шүүгч тамирчид маань бүгдээрээ сайхан ярилцлага өглөө. Тэгээд влог маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд тун удахгүй бас 5 сарын 8-наас 10-ны хооронд Монгол 63 Raceway дээр Чингис хаан International Drift Battle тэмцээн маань болох гэж байна. За энэ зөвхөн монголчууд хоорондоо өрсөлдөхгүй. За гадны орнуудаас за Япон болон за Солонгос, Америк гэсэн орнуудаас ирэхэд тамирчид ирж оролцож байгаараа маш онцлогтой. Тэгээд хамгийн гой зүйл нь юу вэ гэхээр үзэгч үнэгүй. За тийм байгаа. Тэгээд энэхүү влогоо энд хүрэж жаргая. Дараагийнхаа влогоор иргэн уулзцгаая. Түр баяртай манайхаа. Бай.